За манай дараагийн нэр дэвшигч бол П оюун чимэг гэж нэр дэвшигч байна. Нэр дэвшигч 5-аас 10 минутанд багтаан өөрийгөө болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Тэгээд цаашдаа нэрүүдэн шүүхээс үрдэн сэргийлэх гишүүн болвол яг энэ чиглэлээр юу хийх үү гэдэг талаараа товч ярина. Тэгээд захим орчинд байгаа оролцогчд бол ажлын хэсгийн гишүүд асуулт асууж хариулт авах гэсэн юм дэгээр явж байгаа. Та өөрийгөө танилцуул. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За би бол Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн оюун чимэг гэдэг хүн байна. За хууль зүйн дэд улсралтай, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор дэд профессор цолтой. За сургууль төгсч ирээд 92 оноос хойш улсын прокурорын газрын харьяа нийслэл дүүргийн прокурор дээр мөрдөн хяналтаа хэрэг бүтээлд мөрдөн хяналтын прокуророор ажиллаж байгаад 2001 онд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс байгуулагдангууд анх референтээр орж ажилласан. За түүнээс хойш референт ахлах референт ажлын албаны дарга хийж байгаад 2007 онд Монгол Улсын хүний эрхийн комиссийн гишүүнээр томилогдоод өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. За энэ хугацаанд ерөнхийдөө анх шинээр үүсгэн байгуулагдсан үндэсний байгууллагын хувьд хүний эрхтэй холбоотой Монгол Улсын үндсэн хуулийн заасан эрх хэрэгжүүлэг эрхэн хангаж ажиллах талаарх шинэ байгууллага болсон учраас шинэ байгууллагатай холбоотой бүхэл одоо үйл ажиллагааны чиг цар хүрээтэй холбоотой ажлуудыг өнөөдрийн энэ төвшин төрөхөд гар үе оролцож ажилласан ийм туршлагатай. Ерөнхий чиглэлийн хувьд бол эрүүгийн байцаанд шийтгэх чиглэлийн ийм хуульч хүн байгаа би. За сүүлийн 19 жил хүний эрхийн үндэсний комиссд ажиллаж байна. За хариуцсан эрхийн хүрээнд үндсэндээ энэ эрүүдэн шүүхийн эсрэг үйл ажиллагаа бол 2003 оноос эхлээд комиссийн үйл ажиллагааны бас нэг томоохон үндсэн чиглэл болж ингэж орж ирсэн. За тэрнтэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл Монгол улс дахь эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх эрүүдэн шүүлтэд тэмцэх үйл ажиллагаа. За олон улсын төвшөнд Монгол улсын эрүүдэн шүүхтэд тэмцэх үйл ажиллагаатай холбоотой бүхэл одоо асуудлыг хариуцсан ажиллаж байна. За хэрвээ энэ эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний байгууллагын энэ гишүүн болсон тохиолдолд мэдээж одоо хийх ажлууд шинээр хийгдэх ажлууд энэ дээр хуулийн дагуу бол нэг хоёр л орж ирж байгаа. Бус нь бол бүгд одоо хүний эрхийн комиссийн хийсэн одоо үйл ажиллагаануудын үргэлжлэл болж хийгдэх юм ажлууд байгаа. За мэдээж олон улсын гэрээ конвенцэд нэгдэж орсон учраас конвенц заасан чиг үүргийн дагуу эрүүдэн шүүлттэй холбоотой бүхэл одоо сурвалж сурчлагын ажлууд бол өргөн хүрээнд явагдах юм боломжтой болох байхаа гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. За оюун чимэг нэр дэвшигчээс асуулт асуухаар илэрхийлсэн Болор сайхан, Гард магнад, Аваад улам, Баяр сайхан, Уран төгс, Алтан туяа, Алтууйг, Болор, Бат ялалт, Батуйнга гэсэн хүмүүс асуулт асуу илэрхийлсэн байна. Ч Алтан гэрэл гэ Ууганбаатар бэ Үлзий сайхан, Эс нар мандах, Тэ саруул, Мөнхцул, Тэ ариуна, Туул, Ч ариуна, гэ Золзя, Зэ Бадмар, гэ Амар Зэ Сумьяасүрэн, Эс халиуна гэсэн хүмүүс ажиглагчаар оролцох илэрхийлээд одоо энэ захим орчинд байна. За Болор сайхан асуулт асуух. Сайн байна. Нэр дэвшигчээс 3 зүйл авч ирсэн. Та эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын агуулгыг яг одоогийн хүний эрхийн үндэсний комиссийн хуульд хэрхэн нийцүүлсэн гэж үзэж байна вэ? Бага нийцүүлсэн бол 1, сайтар нийцүүлсэн бол 10 гэд үнэлвэл хэдэн оноо өгөх вэ? Тэг яагаад ингэж үнэлж байгаа вэ гэсэн эхний асуулт байна. Хоёр дахь асуулт маань болохоор яг эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 21-22 дугаар зүйл дээр Монгол улс тайлбар хийхгүйгээр нэгдсэнийг юу гэж харж байгаа вэ? Сайн уу? Юу эсвэл учир дутагдaltaй алах юм уу? Яагаад? Тэгээд энэ конвенцийн маань бүтэн нэр болохоор эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэсгийн хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэх гэж тодорхойлдог. Тэгээд яг энэ доромжлон харьцах гэдэг дээр нэр төрийг доромжлон харьцах гэдгийн цаана юг авч үзэж гэнэ үү гэхээр зөвхөн энэ хууль хяналтын байгууллагын гэхээс илүүтэйгээр шинжээчдийн зүгээс энэ хүн хоорондын харилцаан дээр
Жишээлх юм бол гэр бүлийн хүчирхийлэл дээр ч гэсэндээ нэр төрийг доромжлон харьцах гэж холбож харж тайлбарлах жишээ байдаг. Яагаад ингэж хүрээг нь өргөнөөр хараад байгаа юм бол бүх газар гэдэг дээр бол зөвхөн хуулийн хэлтийн байгууллага гэлтгүүгээр хүн эрх мэдлгүй бадуурхагдах юм уу нийгмээс тусгаарлагдсан байгаа тэр орон зайг бүгднгийн тодорхойлж харж байгаа жишээ байдаг. Тэгэхээр яагаад энэ дээр давхар бас ингээд хүн хоорондын харилцааг нэр төрийг доромжлон харьцах буюу гэр бүлийн хүчирхийлэл зэргийг онцолж авч үзэж байгаа юм бол энийг тайлбарлаж өгөөч. Шууд хариулчих уу. За болор сайханд баярлалаа. За Апгатын асуудал одоо бид нөгөө эрдэнэ шүгний нэмэлт протоколын асуудал үндсэндээ 2014 оны 12 сарын 11-ний өдөр Монгол улс нэгдэж ороод сойрхон баталсан тухай хуулиа гаргасан. За энүүнтэй зэрэгцээд яг хүнийхээ үндэсний комиссийн тухай хуулийн шинжилсэн хариулгыг миний би ерөнхийдөө тухай үед ерөнхийлөгчийн тамга газрын хуулийн зөвлөх хэсэг өнөр баярт өгсөн байгаа. Яг энэ эрдэнэ шүгний нэмэлт протоколтой холбоотой нэг бүлэг оруулаад тэгээ ерөөсөө энэ байгууллагыг ингэж нэгэнт конвенц нэгдэж орсон учраас одоо яаралтай байгуулах хэрэгтэй гэж. За яг эхлээд бүх юм төгс байдгүй. Тэгээ тухайн улс орон энэ конвенц бол нэг улс оронд зориулагдаж гардггүй дэлхийн нийтийн хэмжээнд зохицуулж гардаг учраас тухайн улс орн болго өөрийнхөө онцлог тохирсон хуулийн зүйл залтыг конвенцийн гол тулгуур зарчим дээр үндэслэж ингэж хуулийг гаргадаг. За нэгдүгürt бол энэ эрдэнэ шүгний нэмэлт протоколыг хуульчилсан энэ бол том амжилт. Хоёрдугаарт үг өгсөг болгоноор нийцүүлэх улс оронд нийцүүлэх бас боломж авахгүй. Гэхдээ дэвшилтэй талууд байгаа. Яг тэгэхээр энэ дээр бол эрдэнэ шүүхийн эсрэг энэ нэмэлт протокол нь өөрөө ихэвчлэн иргэд төрийн байгууллага албан тушаалтан бүх хүмүүс одоо эрдэнэ шүүхээс урьдчилан сэргийлэх хүчээр холбогдлын тайлбарлан таниулах хяналт шинжилгээ хийх ийм одоо бас чиг үүрэгтэйгээр хуульд орсон байгаа. За нөгөө нэг юм нь болохоор бас хуульд орсон жоохон хязгаарлагдмал шинжтэй нэг заалт байгаа. Тэр юу гэхээр эрхчлэн хязгаарлагдсан болон өөрийнхөө дурд зургаар орж гарч явах боломжгүй юм газруудад одоо хяналт үнэ шинжилгээ хийнгээд тэр байгууллагуудаа нэр зайгаад оролцсон юм заалт бол энэ хуулийн дээр байгаад байгаа. Тэгэхээр заавал одоо тэр байгууллагууд дээр очиод тэрнээс одоо бусад газар эрдэнэ шүгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хийх боломжгүй юм шиг юм бас харагдаж байгаа. Тэрүүн дээр бол мэдээж одоо дараагийн хууль үйлчлээд дараа нь нэмэлт өөрчлөлт гарах ийм одоо саналууд гарах юм бол энэ дээр бол хязгаарлалтын арай жоохон өөрчлөх юм бол санаа оноо бол байна. За хоёрдугаарт нь аливаа олон улсын гэрэн дээр бол тайлбар хийхгүйгээр нэгдэж ордог. Энэ бол тухайн улсын засгийн газрын өөрийнхөө эрх мэдлийн асуудал. Тэн дээр бол би зөвхөн хувь судлаачийн хувьд Монгол улсын дээр 21-22 дээр заавал тайлбар хийж орох ёстой байсан гэдэг асуудлыг бол нэгдсэн улсын байгууллагаас Монгол улсын засгийн газарт ирсэн зөвлөмжн дээр бол энэ дээр тайлбар хийх шаардлагатай байна гэж ийм зөвлөмж ирсэн. Тэгээ мэдээ зөвлөмжийг бол тухайн улсын засгийн газар өөрөө биелүүлэх ёстой учраас энэ засгийн газрын өөрсдийнх нь одоо хийх үргэ гэж харж байгаа. За 3 дугаар тэр хувь хүнтэй холбоотой эрдэнэ шүүлтийн асуудал дээр бол энэ сүүлд ирсэн Монгол Улсын засгийн газарт ирсэн зөвлөмжийн ерөнхий бас агуулга нь заавал одоо хууль хүчний байгууллага дээр эрдэнэ шүүлтийн асуудал байхасаа илүүтэйгээр хувь хүний хооронд одоо нийт төр алдар хүнтэй гутаанд оромжилсан эсвэл одоо иргэд бие биенийг эрдэнэ шүүлсэн гэсэн асуудлыг оруулж ирсэн. Тэгээ энийг бол шинэ одоо батлагдсан эрүүгийн хуулийн дээр энэ агуулгыг бол тусгаагүй байна гэсэн ийм нэгдсэн улсын байгууллагын зөвлөмж ирсэн. Тэгэхээр энэ өөрөө юу гэж байгаа гэхээр эрүүл шүүлтийн конвенц бол өөрөө эрдэнэ шүг болон бус хэлбэрээр бусдын нэр хүндийг гутаанд оромжилсан төрийн байгууллагын одоо ажилтан албан хаагч нар за түүгээр дамжуулаад 3 дахь читгэдээр дамжуулж одоо энэ эрдэнэ шүүх ажиллагааг хийх боломжтой гэсэн учраас ганцхан төрийн албан За гардам гэнэ. Нөө сонсогч байгаа юм болоо. Сонсогч нөө асуулт асуурай. За. Энэ ерөөдөө шүүх холбоотой танах одоо хүнийхээ комисс хийх ажил чадамж юу байдаг вэ? Чадамжтай байдаг. Оюун чимэг хичээг болохоор би нэлээд дээрээс ингээд хараад бас их туршлагатай олон жил ажилласан хүн гэж бодоод дэмждэг л дээ.
Тэгээ хүний эрхийн комисс ч өөрөө ерөнхийдөө хүний эрхийн комисс гэдэг утгаараа жоо юу болоод байгаа юм уу? Чадамжгүй болоод байгаа юм уу? Хууль эрх зүйн талаас бол айгүй өндөр байдаг гэж ойлгоод байна шүү дээ. За тааруулга. За баярлалаа. За энэ чадамжийн асуудал бас хоёр талтай байгаа. Тэр энэ эрүүдэн шүүлтийн асуудлаар энэ өнөөдөр хууль нь орж ирээд яг эрүүдэн шүүлтээр одоо Монголын хүний эрхийн комисс ажиллах гэж байна гэж бол ойлгож болохгүй. Яг тэгвэл энэ 16-7 жилийн ийм туршлага өнөөдөр яригдчих шүү дээ эрүү шүүлттэй. Өнөөдөр бол зүгээр хуулинд орсон учраас заавал нэг хариуцах гишүүн байх ёстой гэдгээр хуульчлагдаж өнөөдөр орж ирж байгаа. Тэрнээс биш эрүү шүүлттэй холбоотой одоо бүхий л асуудал 2003 оноос эхэлж хэрэгжээд үйл ажиллагаанууд нь явагдаад өнөөдөр хүртэл явагдаж байна. За чадамжийн хувьд бол мэдээж хүний нөөцтэй холбоотой ийм асуудлууд заашгүй шаардлагатай байдаг. Хоёрдугаарт нь эрүү шүүлтийн асуудал бол бусад хүний эрхийн асуудлаас нэг юм илүү шаардаад байдаг. Тэр нь юу гэхээр илүү одоо эрүүгийн процесстой холбоотой бусад одоо тусгай байгууллагатай холбоотой ийм практик жоохон шаардах гэдэг ийм сэдв өөрөө. Нэгдүгээрт хоёрдугаарт нь яг энэ асуудал дээр бол бас эрүү шүүлтийн эсрэг үйл ажиллагаа ингэж зохион байгуулахад хамгаалалтын асуудал энэ дэр маш чухал үүрэгтэй. Ягаад гэвэл энэ дэр хүний амбий эрүүл мэндэд сохролт учруулж болтхууц юм нөхцөл байдал бас ажиллаад идэг. Сая зүгээр одоо бас энэ асуудалтай холбоотой нэг асуудал сая үүдэнд болол өнгөрчлээ л одоо надад сая орж ирэхээс өмнө. Тэгэхээр энэ эрүү шүүлтийн асуудал төр чадамжаасаа илүү хүний нөөц зохион байгуулалтын асуудал илүү чухал юм болоо да гэж би бол хардаг. Даваад улам. За байна уу? Байна. Та асуулт асуурай. Сайн байна уу? За өдрийн мэндийг. Ер нь оюун чимэг гишүүнийг эрүү шүүлтийн асуудлаар нэлээд ажиллаж байсан гэж мэдх юм байна. Тэгэхээр яг энэ чиглэлээр бид дагнасан одоо ихтгэл улсын хурлд бас эргэн баригдчихсэн юм болов уу? Үгүй бол яагаад хэрвээ баригдчихсан бол улсын хурлаас ямар үйлдвэрлэлд өгч шийдвэр гаргасан байт юм болоо гэж нэгдүгээр нь асууя. За хоёрдугаарт нь эрүү шүүлтийн чиглэлээр одоо өмгөөллийн ажлыг олон улсад хийжсэн туршлага юу вэ гэж асуумаар байна. Олон улсад. Тий, олон улсад хохирчийн асуудлаар жишээлбэл эрүү шүүлттэй холбоотойгоор хохирчийн асуудлаар олон улсад ажиллаж байсан туршлага ер нь хэр бивэ? За баярлалаа тоотлоо. За энэ дэр 2005 онд Азийн бүсийн хэмжээнд Монгол улс эрүү шүүлтийн нээлттэй хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. За бүсийн хэмжээний нээлттэй хяналт шалгалтын ажлыг хийсэн 2 дахь орн болсон. За энэ нээлттэй хяналт шалгалтын ажил бол бүтэн жилийн хугацаанд хийгдсэн. Энэ хугацаанд цугларсан тухайн үед бид нар 1300 хуулийн байгууллагын ажилт нэг 2000 орчим иргэдтэй уулзч энэ факт баримтуудыг цуглуулж ирсэн. За цуглуулсан бүх баримтууд тэр жил 2006 оны улсын их хурлд өргөн барьдаг хүний эрхийн үндэсний комиссийн илтгэл дангаараа энэ эрүү шүүлтийн асуудал өөр сэдв оролцолгүйгээр орсон. За энэ 2006 оны илтгэлийг улсын их хурл 2 өдөр яг энэ асуудлаар хилцэж тогтоол гаргасан. Тэгээ энэ бол хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлийг хамгийн анх одоо улсын хурлын нэгдсэн чуулганаар хилцсэн ийм одоо анхны одоо хуулийн анхны тохиолдол байлаа. За энэний дараа үндсэндээ энэ эрүү шүүлттэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагууд улсын хурлаас өргөжүүлсэн тогтоол гарсан. За энэ тогтоолын дагуу хүний эрхийн комисс, улсын ерхий прокурорын газар, цагдаагийн ерхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхийн газар гэсэн ийм байгууллагууд хамтарсан одоо үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөө гаргаж баталж ирсэн ийм одоо туршлага байна. За хоёрдугаар асуудал нь бол эрүү шүүлттэй холбоотой асуудал дээр олон улсад 2-3 удаа ажиллалаа. За 2014-с 2016 онд нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх эрүү шүүлттэй холбоотой олон улсын байгууллага Азийн хөндлөн хөрсийн хүний эрхийн үндэсний чуулган хамтарсан эрүүдэн шүүлтийн эсэргээлчин сайд хөтөлбөрт бүсээсээ олон шалгарч оролцсон. За энэ хугацаанд 2 удаагийн танилцуулга илтгэлийг нэгдсэн үндэсний байгууллагын Женев төвтэй хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр танилцуулж Монголын одоо эрүү шүүлттэй холбоотой бүхий л асуудлуудыг илтгэлээр танилцуулсан ийм хуралдаан байлаа. За хоёрдугаарт нь бол 2011 онд хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрүү шүүлтэд зуршин сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлт зохион байгуулсан хуралдаан дээр эксперт зөвлөхөөр
анх удаа одоо Монгол улсаас ажилласан. Тэгээ энэ дээр бол хамгийн гол яригдсан юм бол нэгдүгürt нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа ямар байх ёстой, хоёрдугаарт нь Монголын туршлага. Яагаад Монголын туршлагыг яриад байна гэхлээр тэр 2005-6 оны бүсийн хэмжээнд одоо тэр хоёр дахь ажил гэж яригадаад байгаа эрүүл шүүлтийн нээлттэй хянш шалгалтын үйл ажиллагаанууд бол нэлээд улс орнууд бол сонирхсан. За хоёрдугаарт нь бол эрүүл шүүлтээс шүүлтний улмаас хохирсон хохирч нарын хохирлыг нөхөн төлөөлөх үйл ажиллагаа бол бүсийн хэмжээнд бас нэлээд туршлага болсон ийм ажлуудын нэг байсан. Тийм учраас энэ одоо хоёр чухал ажлыг танилцуулах үүрэг бол надад гоногдсон учраас бүсийн хэмжээнд эрүүл шүүлттэй холбоотой бүх асуудлуудыг төлөөлж ажилладаг. За ажлын хэсгийн за Алтан туяа. За сайн байна уу? Намайг сонсож байна уу? Сонсож байна. За. Тэгэхээр миний асууя гэсэн асуултын нэг асуултын болор сайхан нэг асуултын бараг гард магна асуусан учраас би арай нэг өөр асуулт яг өөрийн чи ярьсантай холбоотойгоор асууя гэж бол бодож байгаа юм. Тэрний юу юм бэ гэхээр хамгааллын асуудлууд байгаа. Тэгэхээр эрүүл шүүлтийн хэрэгээр хэргийг ингээ мөржин шалгаж байгаач бай, энэ хэрэг дээр хяналт тавьж байгаач бай, аливаа хүнд буцаад янз бүрийн талаас нь бол дарамт шахалт бол ирдэг байх. Өөрөө ч гэсэн сая цугс дурдаад өнгөрчөө ячаа гэж харлаа. Тэгэхээр одоогийн шинэ хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулиар эрүүл шүүлттэй холбоотой урьдчилан сэргийлэх механизмын хэсэг дээр дурдсан хамгааллууд өөрөг ч нь одоо бас саяны тэр тусгай албатай холбоотой ч юм уу тусгай хамгаалттай холбоотой энэ асуудлууд дээр бас эрсдэл үүсгэнэ гэж бол хаардаггүй гэдгийг бол нэгдүгээр асууя. Хоёрдугаарт нь бас гарт магныг асуусан хүний нөөцийн асуудлууд дээр бас нэмээд нэг жоохон тодруулга авмаар энэ тэрний үе юм бэхээр миний хувьд бол хүний эрхийн үндэсний комисс бол эрүүл шүүгч чиглэлээр бол нэлээдгүй анхаарал тавьж ажилтгийнхаа хувьд бол тодорхой чадах бүрдсэн байх ёстой гэж хардаг. Тэгээд сая энэ одоо сонгон шалгаруулалтанд хүний эрхийн үндэсний комиссаас одоо нэлээдгүй ажилтнууд маань бол нэр дэвшиж ингэж орж ирсэн харагддаг. Тэр бүгд маань харин яг энэ эрүүл шүүхтэр бол өөртөөхөө нэрийг эрүүл шүүх асуудал харьцсан гишүүнээр өөрийнхөө нэрийг бол дэвшүүлээгүй. Тэр нь магадгүй одоо өөртөө ч өрсөлдөшгүй гэж харсан нь эсвэл түрүүний нэг чадахын асуудлаас болоод харсан юм ч гэсэн өөрөө зөвхөн яг эндээс бол нэр дэвшиж харагч чинь. Тэгэхээр ер нь бол өөрийн чинь одоо эрүүл шүүхийн чиглэлээр ажиллаж байсан энэ одоо туршлага, олон жилийн туршлага, энэ мэдээллийг цаашид хүний эрхийн үндэсний комиссд одоо юу гэдгийг тийм ээ баталгаажуулах хүн бүр нь одоо ажилтан бүр нь энэ чиглэлээр одоо ажиллаж чадах чадамжтай болох тал дээр юу хий гэж бол харж байна вэ? За баярлалаа Алтан. За эрсдлийн хувьд бол зөндөө эрсдэл байдаг. Яагаад тэгэхээр 2005 онд би бас яг эрүүл шүүлтийн нээлттэй хяналтын ажлаар зөв би өөр дөр л одоо ярихад шалалтаар явж хагаад хотын шинэ аварт орж бас нэлээд хүнд гэмтжсэн. Тэгээд энэ ажил бол бас л эрүүл шүүлтийн нээлттэй хяналтын хөтө орон нутагтах ажил байлаа. За хоёрдугаарт нь ялангуяа энэ төлөрсөн одоо бол манайх нээлттэй халтаа болцсон чанга дэглэмтэй онцгой дэглэмтэй хорхингуудын шалгалт хийж хахад бас 2-3 удаа би халдлага төртөжсэн. Тэгээ нөгөө хуулийн дээр бол одоо эрсдэл халдлага гэсэн ийм одоо хамгаалтын асуудал ерөөсөө байхгүй. За хамгийн тод жишээ бол 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлыг та бүхэн бас бүгдээрээ мэдж байгаа. 2 өдөр бид нойр холгоо тасралтгүй ажиллаж байсан. Тэрний дараа зөндөл одоо тус дамж шахалт ирж исэн. Хамгаалт байхгүй. Хамгаалтыг ярихаар цагдаагийн байгууллага алан бичиг өгдөг. Тэгээ алан бичгийн өгсөр байдал асуудал хүндрэлийг бас үүсгэдэггүй. Тийм учраас энэ хамгаалалттай холбоотой асуудал одоо ялангуяа эрүүл шүүхийн урьдчилан сэргийлэх механизм байгуулж байгаа тохиолдолд комисс нь өөрөө энэ эрсдэл хамгааллын чиглэлээр бол тодорхой нэлээд хэдэн заалтуудыг тусгаж өгсөн байдаг. За тэр мэдээж нэр төр удаанд оромжлох одоо гүтэх энэ төр бол ерөөсөө замбраага алдсан шүү дээ. Тэрийг бол та бүхэн бүгдээрээ л одоо мэдж байгаа. Сая хүртэл одоо би энэ өөдөнд хуралд орох гол зогсож хахад ирж байханд оромжилчаал одоо тэгэл явсан. Тэгээ одоо мэдээж өнөөдөр орой бас тэрийг цацжил таарна. Тэгэхээр ийм одоо аюулгүй байдал, ийм эрсдлийн дунд энэ нэгдүгürt энэ хүн эрхийн хамгааллын ажил бол явдаг. Хүний эрхийн хамгаалагч нар бол нэг талдаа бөөн дайсантай болдог, нөгөө талдаа бөөн баярлсан хүмүүстэй болдог ийм л одоо ажил. Тэрнээс биш нэг өрөөнд суучаад 365 хоног 4 хамны дунд суудаг бол ажил биш. Хамгийн одоо сүүлийн жишээл бид нар 16 аймагт одоо 160-70 байгууллагыг шалгаад ирдэг ийм л одоо ажил байгаа. За хоёрдугаарт нь бол
энэ чадамжийн асуудал дээр энэ дээр бол тусгаалсан хөтөлбөрийн дагуу бид нар ажиллаж байна. Ялангуяа манад олон одоо залуучууд байна. Энэ залуучууд дундаас яг одоо энэ эрүүл шүүлттэй холбоотой дадлаглууд тусгай одоо мэргшүүлж байгаа 4-5 хүн байна. За энэ хүмүүс дээр бид нар мэдээж одоо яриад хичээл захаасаа илүүтэйгээр бүх одоо шалгалтанд хамруулдаг, бүх одоо үйл ажиллагаа сургалтанд оролцуулдаг, бүхий л одоо олон улсын хурал дээр бас боломжийн хэрээр энэ олон улсын туршлагыг судлуулдаг ийм одоо дараа дараагийнхаа үеийг бэлдэх ийм зүйл байлгүй яах вэ? Тэрийг бол бас тодорхой хэмжээнд бол хийж байгаа. Тэр гэж ойлгож байна. За баярлалаа. Дараагийн хүн Батялалт байна. За байна уу? сонсогч чинь. За асуултаа асуу. За ингээд хавчлсан сурчлага хийгээд ингээд машинтаа явж байгаа маа тэгээд зайлшгүй энэ асуулт асуух хэрэгтэй гэж бодсон. Тэгээд энэ эрүүдэн шүүлтийн асуудал гэдэг бол манайх нэг хараат тус нууц гэсэн нэг хоёр үгээр одоо энэ эрүүдэн шүүлтийнхаа одоо хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг юм тогтолцоо бий байгаад байна л да. Тэгээд одоо жишээлбэл энэ эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх процессын үйл ажиллагааг зөрчих хоёр дээр одоо жишээлбэл хүний эрхийн үндэсний комиссийн жишээлбэл одоо шаардлага зөвлөмж гэх хоёр юм өгöd байгаа. Энийг илүү бодиттой амьдралтай болгох ямар одоо боломж байна вэ? Жишээлбэл одоо өмгөөлөгч шаардлагатай тийм одоо өмгөөлөгчийг оролцуулах ёстой тэр ажиллагааг өмгөөлөгчийг оролцуулахгүй хийсэн байгаа нь бол энэ хэргийн одоо хараат тус байдал нөлөөлнөхөөс илүү тэр процессын үйл ажиллагааг одоо яг хуулийн дагуу хийгээгүй гэдэгт бол тухайн яг үйлдэл дээр нь жишээлбэл тэр алдааг засах боломж байгаа даа байхгүй. Гэтэл одоо хүний эрхийн үндэсний комиссаас ямар хариу өгдөг вэ гэхээр одоо хэрэг шалгаж байгаа учраас одоо энд нь хөндлөнгөөс оролцох боломжгүй байна шиг юм уу? Иймэрхүү зүйлийг хариулаад байдаг. Тэгэхээр процессын илэрхий алдааг бол одоо тэр одоо даруйд нь засах тийм ямар боломж байдаг вэ? Ер нь бол за дээрэс нь энэ хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бол одоо үнэхээр одоо алдаа дутагдал ихтэй ийм байдаг. Тэгээд энийг бол одоо их олон жилийн өмнөөс одоо би өөрийнхөө биеэр одоо ингээд олон одоо ийм жишээ баримтууд дээр тулгуурлан одоо энийг тайлбарлаж болох боловч тэрийг ярихаас илүүтэйгээр энэ хүний эрхийн үндэсний комиссийн одоо яг энэ эрүүдэн шүүлттэй тэмцэх гол одоо ач холбогдол юу байх ёстой гэдэг талаас нэг хариулж өгөөч гэж хүсэж байна. Дээрэс нь за одоо би 2 удаа ингээд хэлмэгдээд одоо бусдыг хамгаалж явж байгаад ингээд хохирч одоо нэлээд олон удаа бас шүүхийн хууль бус үйл ажиллагааг залруулахын төлөө шаардлага гаргасныхаа төлөө жишээлбэл хоргуул шийтгүүлэл ингээд өөрийнхөө эрх хэрэгчлөөг одоо хязгаарлуулсан байж хүний эрхийн төлөө ингээд тэмцэж байгаа хуульч хүн л дээ. Оюун чимэг гишүүний хувьд бол би 2009 онд намайг хэлмэгдээд байж хахад нэг камерын одоо камер дээр мань ирж уулзаж исэн. Дээрээс нь сая одоо бас 28 хоног хэлмэгдэхэд бас л ирээл уулзал явж исэн. Тэгэхээр энэ хүний эрхийн үндэсний комисс гэдэг бол баг ганцхан энэ оюун чимэг гэдэг хүнээр төсөөлөгдөд байгаа маа. Тэгэхээр энэ таныг бол би одоо энэ дахин одоо үргэлжлүүл суугаасаа. Яагаад гэх юм бол энэ асуудлыг одоо хамгийн сайн мэддэг хүн ингээд өөрийгөө нэрээ дэвшүүлээд одоо зоригтойгоор ингээд оролцож байгаад бол би баяртай байгаагаа илэрхийлж байна. Гэхдээ одоо цаашдаа одоо яг энэ үр ашигтайгаар хүний эрхийг боддоор хамгаалах тал дээр одоо олон улсын туршлагыг одоо яаж одоо нэвтрүүлэх юм, яаж одоо энэ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн өөрөө хүний эрхийг хамгаалаад явж байхдаа эрсдэлд орсон тохиолдолд тэр хүнийг одоо хамгаалдаг ямар одоо механизм үүсгэх боломжтой вэ? Тэгээ нөгөө хүний эрхийг хамгаалах гэдэг хүн өөрөө хамгаалтгүй байхлаар жишээлбэл одоо энэ тэр зэрэг зохимжтой. Тэгээ одоо сүүлийн үед засагдж байгаа зарим мэдээллүүдээс ингээд хараад үзэхлээр нэг бодлоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн гэдэг маань бол халдшгүй дадлахын эрхтэй нэг том зарим хүмүүс бол улсын хурлын гишүүнтэй хүртэл андуурч байгаа тохиол байгаад байгаа байхгүй. Яг бодит амьдрал дээр бол хүний эрхийн үндэсний комисс маань бол маш бага одоо болсон хүчний нөөцтэй маш одоо цөөхөлөө мөртлөө нэлээд том үүргийг хүлээсэн. Хүний эрхийн үндэсний комисс одоо хандж байгаа одоо иргэдийн гомдол мэдээлэл бол одоо бас
төдийлөн бүгдээрээ бүртгэгддэг юм болов 600 гомдол ирж байгаа гэдэг бол бодиттой тоо байж чадахгүй байна л гэж үзэж байна. Тэгэхээр үйл ажиллагаа илүү өргөтгөж энэ хууль хяналтын байгууллага шударгааг ажиллахад одоо яаж одоо үйл ажиллагаа өргөтгөх ийм одоо төсөөлөл төлөвлөгөө байгаа вэ гэж асуумаар байна. За баярлалаа. За баярлалаа Баталтай. За энэ эрүүгийн байцаан шийдэх ажиллагааны явцад хүнлэнгээс оролцох боломжгүй гэдэг ингээ хариу өгöd гэдэг нь хуулийн залттай холбоотой. Манай хуулийн дээр бол эрүү иргэний хянан шийдвэрлэгдсэн болон ажиллагаанд байгаа хэргийн явцад хүний эрхийн үндэсний комисс оролцох эрхгүй гэж заасан. Бид нар яг юунд нь оролцоод байгаа вэ гэхээр ерөөсөө эрүүтэн шүүлтийн эсрэг конвенцийг барьж байгаа. Тухайн одоо хэрэг шалгахын явцад бусдын бие махбод болон сэтгэл санаанд хүч хэрэглэсэн эсвэл эрүүтэн шүүх бусад хэлбэрийг үзүүлсэн тохиолдолд байцаан шийдэх ажиллагааны явцад одоо ялангуяа цагдаа хоригдож байгаа эсвэл одоо шүүгээр шийдвэрлүүлсэн ял эдэлж байгаа тохиолдол энэ дээр бол бид нар хүнлэнгээс орж байгаа. Ягаад гэвэл орохоос ч одоо өөр харахгүй болчихдог. Яг хэргийн шийдвэрлэлтийн хувьд бол орох ямар ч боломж байхгүй. Зүгээр эрүүгийн байцаан шийдэх хуулийн дээр үүрэг болгоогүй тохиолдолд одоо өнөөдрийн тохиолдлоор бол иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын багт эрүүтэн шүүх эсрэг конвенц хориг л барьж байгаа бид нар. За хоёрдугаарт нь бол мэдээд тэмцлийн гол үйл ажиллагаа бол эрүүтэн шүүлт гэдэг маань өөрөө юу вэ гэдгээс л эхэлнэ шүү дээ. Манайхан бол яг ерөнхийдөө энэ нөгөө түүхэндээ өөрөө эрүү шүүлтээ гэдэг бол нэг шинэ үг биш. Энэ бол хуучин юм танил үг. Тэгэхээр эрх зүйн нийгэм хөгжихийн хэрээр эрүү шүүлтийн хэлбэр гарч байгаа одоо үйлдэж байгаа субъектууд маань өөрөө ямар зүйл рүү энэ эрүү шүүлтийг хандуулаад байна. Эрүү шүүлт нь өөрөө мөн үү биш үү гэдэг бас нэлээд маргаам гараад байдаг. Тийм учраас энэ угаасаа хуулийн залтнаш тэр конвенцийн залтнаш тэр сургууль сурчлагын ажил бол нэлээдгүй хийгдэх ёстой. Гэхдээ гол одоо сургууль сурчлагын ажлын гол цөм нь бол энэ хууль хяналтын байгууллага хүчний байгууллагууд дээр төвлөрөх ёстой гэж ингэж үзэж байгаа. Мөн одоо энэ өөрөө нөгөө дураараа одоо гарч явах боломжгүй ялангуяа энэ асрамж хамгааллын төвүүд ээж, сэтгцэн эрүүл мэндийн төвүүд ээж энэ дээр бол тодорхой хэмжээний үйл ажиллагаанууд бол хийгднэ. За эрсдлийн хувьд бол харин энэ удаагийн хуулийн дээр бол зөвхөн хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хамгаалтын асуудал орж ирсэн. Гэхдээ энэ хамгаалт нь бол тухайн шалгаж байгаа объектод үйлчлэхээр орж ирсэн. Тэрнээс биш бусад орон зайд бол хүний эрхийн үндэсний комиссийн хамгаалах одоо эрүүл мэнд амь насыг бол хамгаалах асуудал бол энэ хуулиар зохицуулагдаагүй. Тэгэхээр бас энэ эрсдэлээр нүүр тулж явсан энэ эрсдэл тунд ажилтны хувьд бол зарим тохиолдол бол зайлшгүй одоо энэ хамгаалтын асуудал байхыг бас өгөөсөхгүй. Тийм ч учраас энийг бол энэ конвенцээр ч гэсэндээ өөрөө бас энэ эрүүтэн шүүхийн асуудал эрхэлсэн дэд хороо болон хорооны гишүүд за үндэсний байгууллагын гишүүд бол тодорхой одоо хамгаалттай байна гэсэн ийм одоо заалтууд энэ конвенцээр байгаа. Тэрийг бол манай хуульчлагтай зөвхөн одоо шалгаж байгаа объектын явцад хамгаалт авна гэсэн ийм байдлаар хуульчилсан байна. Ажлын хэсгийн гишүүн их сайхан. За баярлалаа. Би нэг 3 чиглэлийн асуулт асууя гэж бодож байна. Тэгээд юуны төрөнд энэ эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний одоо үйл ажиллагаа бол маш чухал. Хэдийгээр хүний эрхийн үндэсний комиссийн урд өмнө хийж ирсэн ажиллаж гэлээ гэсэн энэ бол цоо шинээр яг урьдчилан сэргийлэх механизм гэдэг утгаараа орж ирж байгаа. Тэгэхээр энэ гишүүнээр томилогдсон хүн зөв жишгийг анханаас нь тогтоох нь өөрөө их чухал юм. Тэгээ явуун чухал вэ гэхээр нөгөө хин нэгэн хүнийг ямар ч сайн дурын үндсэн дээр гараа явчих боломжгүй бүхэл газар гэж байна шүү дээ. Сэтгцэн эмнэлэг, хорих, за асрамж халамжийн газрууд гэд эдгээр газруудад нөө хизээч тэр гишүү ороод ирж магадгүй гэдг нь өөрөө тэр байгууллага нөө хүний эрхийн зөрчил гаргахгүй байхгүй л үндсэн нь болж байгаа байхгүй нөө гинтийн шалгалтыг шөнийн цагаар хийж болно, өдрийн цагаар хийж болно. Хидэд ч дахиад очиход тэнд нөө хүний эрх зөрчигдөөг нөхцөл байдал байж ах хэвээр гээд. Энэ бол гол одоо үндсэн мөн чанар нь. Тэгэхээр өөрөө энэ чиглэлээр ажиллаар ингээд ажиллаж исэн одоо туршлагатай хүний хувьд энэ одоо шинэ механизмыг хэрхэн одоо бий болгоё гэж харж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдтэй ямар төвшөнд хамтран ажиллах вэ? Юун дээр анхаарал болгоомжтой одоо ялангуяа хараат бус яг энэ үйл ажиллагаатай холбоотой хараат бус байдлаа хэрхэн хангаж ажиллана гэж бодож төлөвлөж байгаа. Энэ тухай хариулаач гэж бодож байна. Тэгээ хоёр дахь асуулт маань болохоор 2008 оны түрүү бас та бас хэллээ. Тэр үед бол маш их эрсдэлтэй нөхцөл байдал донд амралт цаг наргүй ажилласан гэд. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор бид нар бүгдээрээ мэдж байгаа. Яг тухайн үедээ юу болсон бэ гэхээр хүний эрхийн үндэсний комиссийн хийсэн мэдээлэл өөрөө
маш их нэг тийм хүнэрхийн зөрчлийг араасаа дагуулсан. Яг гэвэл зөрчил алгаа гэсэн мэдэгдлийн улмаас тэнд зөрчигж байгаа хүмүүс их ашиг маш их одоо гэдгийг хохирсон. Одоо бол бид нар бүгдээрээ мэдж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнэрхийн хороо, ирээдүйн шүүхийн эсрэг хороо, хүнэрхийн зөвлөлөөс ч хилээгсэн маш олон одоо юунаас бол энэ асуудлыг эргэж шалгаж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоож хохирсон хүмүүсийн эрхийг нь сэргээгээч гэсэн одоо зөвлөмжүүдийг бол манайх авч байсан. Тэгэхээр та түрүү хэллээ юм дарамт шахалт бол байсан гэд. Тэгэхээр цаашид ч гэлээ гэсэн ийм нөхцөл байдал бол үргэлжилсээр л байна. Хүнэрхийн зөрчил бол хамгийн том зөрчигч өөрөө төр гэж ярьдаг те. Тэгэхээр төр гэдэг бол эрх мэдэлтэй энэ хүмүүсийн зүгээс үлдэгдэж байгаа энэ зүйл учраас энэ дарамт шахалт байсаар байна. Тэр яг энэ мэт алдааг гаргахгүй байхад одоо юу энэ дээр анхаарч ажиллана гэж бодож байна вэ? Ягаад гэвэл хүнэрхийн үндэсний комиссийн гишүүний энэ одоо гэдгийн зөрчил гарсан гараагүй гэдэг энэ үг бол өөрөө нөө буцаад их үр дагавартай байдаг. Тэгэхээр энэ дээр нэг өөрийнхөө байр суурийг илэрхийлээч гэж хүсэж байна. Тэгээ ерөнхийдөө бол яг хөөхөр 3 дахь чиглэлийн асуулт маань бол ерөнхийдөө өчигдрөөс ахуулаад яригдж байгаа нэг шүүмжлэлтэй өнөөдрийн хүнэрхийн үндэсний комисс шүүмжлэлтэй хандж байгаа нэг асуудал нь тодорхой хүнэрхийн асуудлууд дээр хүнэрхийн үндэсний комиссийн зүгээс одоо шуурхай хариу хэлэхдээ тариу тайлбарыг олон нийтэд хэлэх асуудал дээр бол сул байна. Хангалттай биш байна гэсэн ийм одоо дүгнэлтийг бол олон нийт ч өгж явах шиг байна. Энэ хилцүүлэгт оролцож байгаа хүмүүс ч гэсэн хэлж байна. Тэр энэтэй холбоотой бас өөрийн одоо тодорхой хариу тайлбарыг өгнө гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа ашиг сайхан. За энэ зөв жишг тогтоох анхаарал болгоомжлох ийм асуудлууд гэд үндсэндээ тийм би бол бас түрүүн хэлжсэн хэдийгээр энэ урд нь хийжсэн ажлыг ингээд бусад хуулийн дотор ингээд томьёолоод нэр конвенцэд нэгдэж ороод нэг тусгай ажил болгочихоор эн чинь бас шинэ байгууллага шүү дээ. Тэгэхээр шинэ байгууллагын анхны одоо барьжсэн зарчим манай хүнэрхийн үндэсний комиссийн анх байгуулгаж байсан зарчимтай адилхан. Тэрнээс биш бид нар одоо хийжсэн ажлыг үргэлжлүүлээл ингээл дахиад нөгөө нэг ярддаг юм яриад явна гэсэн бол асуудал биш. Хүмүүс ч бас тэгж ойлгож болохгүй. Яг тэгэхээр энэ бол тусдаа байгууллага болно, бүтсэн ш тусдаа үйл ажиллагааны чиглэл ш тусдаа. Тэгэхээр комиссийн хийжсэн урдлын энэ үйл ажиллагаануудаас нэг ялгаатай юм нь юу гэхээр энэ шалгалт хийхгүй юм. Энэ яг энэ байгууллага бол ерөөсөө өдөр тутмын нэг хяналт шинжилгээ судалгаа өшөөний давуу тал орж ирж байгаа юм юу гэхээр бүх одоо энэ өөрөө гарч явж болохгүй ийм байгууллагууд дээр тодорхой юм хязгаарлалтай байгууллагууд дээр гаргаж байгаа эрхийн актууд дээр судлаа шинжилгээ хийгээд энэ конвенцийн зүйл залтын дагуу яг энэ хуулийнхын дагуу тэр нийтэд үйлчлэх хэм хэмжээ тогтоосон актууд дээр нь бас засвар хийх санал онолоо өгөх нэг ийм бас давуу тал орж ирж байгаа. Заавал одоо нэг хуулийн төсөл орж ирсний дараа хэд хоногийн дараа хариу өгдөг биш. Судлаа шинжилгээ бол цаг хугацаанд хийгдэнэ гэж. За хоёрдугаарт нэг асуудал болохоор яг өдрийн яг 8 цагаар жишээлбэл бид нар одоо энэ эрдэнэ шүүхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бас хийдгүй юм. Шөнө бол 2 цагт хийж л байдаг, 11 цагт хийж л байдаг, өглөө үрэж дахиад очил хийж л байдаг. Тэгэхээр энэ бол зүгээр магадгүй ажлын бус цаг хэдэж гэлээ гэсэн тухайн зөрчил өөрөө гарч болцсохгүй орчин нөхцөл өөрөө шаардлагатай үед бол энийг бас л одоо тэр түрүүний хэлсэн дээр 7 сарын 1-ний холбоотой асуудал дээр гарч хийжсэнтэй адилхан өнөөдөр хүртлийн эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол давхар явагдаж байгаа. За энэ 7 сарын 1-ний үйл ажиллагаан дээр бол би бол санал нэг өгдөг. Яагаад тэгэхээр тухайд бол бид нар одоо энэ чинь 461 дээр би 2 өдөр ажилласан. Хойч манайх бол ганц удаг гэж ярьжсэн 181 камертай. За 1000 гаруй хоригдолтой одоо бид нар нэг үрчлэн уулдаж хоригчсан хүмүүст нэг үрчлэн уулдаж одоо тухайн нөхцөл байдлыг баримтжуулж үйл ажиллагааг бол илтгэжсэн. За энэ илтгэлтэй холбогдуулаад тэр байгууллагын удирдлага одоо бид нар одоо тухайд байхгүйсэн байгууллагын удирдлага энэ асуудал дээр бол одоо тэр сая их сайхны ярьсан хүнийг зөрчиг өгдөг асуудлыг бол тавьсан. За зөрчсөн гэдэг асуудлыг бол бид нар тухайн оныхон 12 сард болсон энэ төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр бол тодорхой гаргаж тавьсан баримтуудын бүгдийг нь одоо тэр үед гаргаж тавьсан. За дараа нь илтгэл ороход хүртэл энэ асуудлыг яг л одоо байгаа чигээр нь л хүний эрх зөрчсөн гэдэг асуудал гаргаж тавьжсэн. За 3 дугаар энэ олон нийтэд хариу өгөх асуудал шуурхай биш байна гэд. Тэгэхээр би бол зөвхөн өөрөө дотроо бас ийм зарчим барьдаг. Яагаад тэгэхээр мэдээлэл гарч гардаг. Мэдээллийн дагуу тийм ингээд одоо ингээ хариу өгөх ийм одоо мэргэжлийн онцлог хэмэд тийм боломж байдаггүй. Яагаад тэгэхээр тухайн мэдээлэлтэй холбоотой заавал одоо бодит үннийг тогтоох юм шаардлага гардаг.
За зарим асуудал дээр бол бид нар 3-4 хоногийн дотор бичиг баримтан дээр ажиллаад тухайн асуудлыг гаргаад ирж болдог. Зарим Нэмэлт за та 1 минут нэмээд ирэлж. Тэрнээс гадна ерөөсөө Монголд анхаарч хардггүй хэлээд хахад ойлгодгүй ч гэдэм үү нийгмийн анхаарал төвлөрж өгдөг олон асуудал төр бол комисс бас өөрийнхөө судалгаа дүн шинжилгээг хийж гаргаж тавьсан олон одоо баримтууд байгаа. Баярлалаа. Ой. Таны эрүүдэн шүүлтийн эсрэг сэдвээр бичсэн докторийн ажлын юу н амьдрал дээр хэрэгжсэн бэ? Тодорхой жишээ байгаа бол хэлж өгнө гэсэн. Баярлалаа. За 2009 онд би эрүүдэн шүүхтэд тэмцэх үндсэн асуудлууд бол онол практик гэсэн энэ сэдвээр хууль зохионы докторийн зэрэг хамгаалсан. За энэ эрдэмчлэгний манай удирдагч бол академич Наран Гэрэл агш байлаа. Тэгээ энэ Монгол улсад хамгийн анх одоо эрдэнэ шүүхээр хамгаалсан докторийн ажлын сэдв. Гэхдээ энэ дэр бол олон улсын болон Монголын нөхцөл байдал ялангуяа одоо эхлэн хөдөлгөөлийн үе эрдэнэ шүүлтийн арга хэлбэрүүд бүхэл одоо өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомж, практик шин дэр хийгдсэн учраас миний докторийн ажлын сэдв бол онл практик гэсэн ийм одоо хослмол криминалистик за юу криминолог эрүүргэн мэсэж шийдэх хуулийг хүн эрхийн ийм уулзуур дээр бичигдсэн ийм ажил байгаа. За энэ дэр хийгдсэн нэг том ажил бол энэ байгаа. Энэ эрүүл шүүлтийн нэмэлт протокол. За эрүүдэн шүүхийн одоо тэр эрүүгийн хуульд бид нар хуучин хуулиар 251 гэж ярьдаг байсан. За энэ зүйл ангиттай холбоотой ялангуяа тэр субъектээр хязгаарласан энэ одоо конвенцийн зөрчлийг бол заавал ажиллах ёстой гэсэн энэ заалт бол одоо шинэ хуулинд ороод төрийн албан хаагч гэсэн нэрээр бол орсон байж байгаа. За бүрэлдэхүүн хэлбэрийн хувьд бол бас хязгаарлагдмал байсан. За ерөнхийдөө бол гепатитис базитийн хувьд бол бас яг энэ хуулийн шинжилгээ хонтой холбоотой зүйл заалтууд орж ирсэн. Олон улсын гэрээг хуулийн байгууллагад хэрэглэх ялангуяа энэ шүүхийн практикт хэрэглэхийн асуудал бол өнөөдөр тодорхой хэмжээнд бол бэлээ болоод зарим асуудлууд дээр энэ шүүх шийдвэрээ олон улсын гэрэг конвенцийг төвшилж ялангуяа эрүүдэн шүүхийн конвенцийг хэрэгжилж гарч байгаа ийм практик бол тогтож чадсан гэж үзэж байгаа. За баярлалаа. За би нэг юм тодруулах шаардлагатай байна. Тодруулах жоох нийт одоо энэ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болон хүн эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүнд нэр дэвшсэн 24 хүн нэр дэвшүүлээд тухайн нэр дэвш нэг үрээр бид нэр ярилцаж нэр дэвшигчээр оролцогчоор бүрдэх асуудлыг шийдсэн. Тухайн үед бол таны асуудлыг ярих үед бол ажлын хэсгийн гишүүдээ санал гаргаж ирсэн. Энэ хүн бол энэ хүнтэй холбоотой нилээдгүй их худал үнэн мэддэгдэхгүй юмнууд явдаг аа. Тэгэхээр энэ хүн чинь яг энэ асуудал дээр энэ ажлыг хийх ёс зүйтэй хүн мөн үү биш үү гэдэг энийг ер нь бүртгэж авах шаардлага байна уу гэж ярьсан. Гэхдээ ажлын хэсгийн гишүүд тал үрээс нь ярьж аваад энэ бол одоо нэгдүгээр батлагдаагүй мэдээлэл, хоёрдугаарт яг энэ асуудлыг өөрөөс нь тодруулах нь зүйтэй. Тийм болгон нийтийн сонсголыг явуулах үед энийг өөрөөс нь тодруулъя гэж хойшлуулсан учраас энэ асуудлыг одоо танаас тодруулахыг бид нар тавих гэж чинь YouTube дээр бол яг энэ тавьсан байсан. Тэгээд энэ бичлэгийг эхлээд тавиад бүгдээрээ сонсоод дараа нь та энэ асуудал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлээрэй. Энэ маань яг энэ сонсголын зорилго маань нэг талаасаа бол нэр дэвшигч хүмүүс яг энэ өөрийнх нь талаар худал үнэн мэддэггүй мэдээллийг няцаах юм бололцоо бас олгож байгаа. Энэгээрээ бас тийм болохоор энийг үзүүлж байгаа юм шүү. Тэгэхээр одоо бид нэр бичлэгээ тавья те. Би зөндөө олон хэлсэн заяа. Одоо надад дандаа болсон хүмүүс ирдэг. Одоо манай бодлож уусах. Тэгээд мэдээж шинэ шалгалт гэл одоо энэ Монголын нутаг зөвшөөрөл надад танихгүй ч утаа алгаа. Гэтэ яг ийм хайр дотны ингээд таньдаг мэддэг хүмүүсийг гэсэн тохиолдол ахнах юм. Ер нь бол би дандаа л нөгөө хууль хүчний байгууллагын харилцдаг. Тэгээд тань сайхгүй юм тий. Кодмич хийдэг гайхах. Энэ аваадаас намайг шомт ичэндэ гэж мэдгүй л энэ тий. Би нэг зүйл шүү. Асуудал би уцтаа та байг за ийм болдог. Энэ шиг хурдан юм яг үнэ хэлэхэд байхгүй. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Тэр Бомтон Пүрвийн оюун чимэг гэх эмэгтэй албаны эрх мэдлээ уруулан ашиглаж хэнийг ч юу ч шалгах хэмээн
сайхан ярьдлаараа нэвшдэхийг та бүхэн дөнгөж сая сонслоо. Сүүлийн 12 жилийн хугацаанд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр ажилласан хүний амнаас хизээж гарамгүй үгсийг хээвник хэлээ сууж байгаа энэ эмэгтэй талаарх маш ноцтой баримтуудыг факт чек нэвтрүүлгийн удаагийн дугаараар таймлан хүргэж байна. Үнэлэгдэх 2 офисын барилга, 1 орон сууц. 49 сая төгрөгөөр үнэлэгдэх Ford Expedition автомашинтай байж хадгаламжиндаа ердөө 500 мянган төгрөг, 28.5 сая төгрөгийн дөрмийн сантай GPS Implex компанитай хаан банкнаас авсан 450 сая төгрөгийн зээлтэй байсан нь баримтуулан үлджээ. Гэвч оюун чимэг гишүүн 100% эзэмшдэг хэмээн хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ тусгасан GPS Implex компаниараа Эрдэнэ төлөвлөлтөд бараа бүтээгдэхүүн нийлүүлж эхэлснээс хойш асар хурдан хөрөнгөжсөн байгаа нь ирэхгүй анхаарал татдаг. Эрдэнэ төлөвлөлтийн ерөнхий захирлаар ажиллаж байсан даваа цэрэн Эрдэнэ төлөвлөлтөд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон хамтран ажиллах гэрээ байгуулсан атлаа тус гэрээгээ зөрчиж итгэл алдсан этгээдүүдийн нэрсийг зарлаж цаашид хамтран ажиллахгүй гэдгээ 2013 онд зарлаж байлаа. 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Эрдэнэ төлөвлөлтийн бичлэг бол YouTube-д нээлттэй. За би шууд тайлбар яриад авчих. Энэ хугацаатай юу? Тайлбар. За харин тийм ээ, би энэ дээр магадгүй өнөөдөр та бүхэнд дамжуулаад бас хүмүүст үнэн мөнийг хэлэх ийм боломж байгаах би бас итгэжсэн. Цаг нь ч болсон. Ягаад тэгэхээр хүмүүс яагаад дугаа яваад байгаа юм бэ гэж надад зөндөө хэлсэн. Тэгэхээр нэг хүн мэдээлэл хийгээл тэрний араас хашигтаад ингээд суугаад байхасаа илүүтэй хууль хяналтын байгууллагт нь өгöd энэ үнэн худлаа юу, энэ асуудал ямар асуудал болсон бэ гэдэг энэ дээр бол шалгахыг хүссэн бүх ихнээс одоо шүүхэн шийдвэр бүх зүйлүүд нь гарч эхэлж байна. За тэгэхээр энэ иргэд хооронд байр худалдан авсан гэрээний асуудал байгаа юм. Тэгээ энэ гэрээн дээр бол манай гэр бүлийн хүн, манай хүүхд хоёр анх гэрээ хийгээд энэ MSPD гэдэг энэ компани захирлуудтай гэрээ хийж энэ байрыг анх авсан байдаг. Тэгээ тэр авах үед нь ч одоо би Монголд бас байгаагүй таарсан. За ирээд энэ асуудал мөнгө төгрөг авах тухай асуудал яригдсан. За нийтдээ нэг 160.9 сая төгрөгийг тэр MSPD-ийн захирал өөрийнхөө найз тэтгэмжлэг хүссэн итгэмжлийн дагуу тэр шиг шилжүүлсэн байдаг. За энэ шилжүүлсний дараагаас эхлээд шилжүүлж авсан хүмүүс маань компанид одоо тэр мөнгө төгрөг өгөхгүй байна. Бид нар ерөөсөө танараас мөнгө аваагүй гэдэг асуудлыг ярьж эхэлсэн байдаг. Тэгээ энийг бол би 17 онд анх мэдсэн. Энэ 14 онд орсон барилга байгаа юм. Энэ мөнгө төгрөг нь өгөхгүй авагдахгүй байна гэж. За 17 онд энэ MSP гэдэг компани захирал тэр залууг би өрөөндөө дуудсан. Энэ бичлэг бол утасны бичлэг биш. Энэ өрөөндөө дуудсан. За өрөөндөө дуудаж за та нар найз нөхдөд дэжж энэ асуудлаа шийдчихэж болдгоо юм уу гэж энэ асуудлыг ярьсан. Тэгэхээр энэ дээр нэг юм дутуу байгаа. Энэ дээр бас манай нэг том хуульчийн хүүхэд энэ байранд байгаа. Энэ чинь ганцхан манай хүүхдийн байрны асуудал ш 5 хүүхэд 5 айлын асуудлын дотор яригддаг юм. Тэгэхээр тэр том хуульчийн нэрийг хэлээд намайг хэлээд та нараас тэр одоо хэрэгтэй холбогдоод шалгадаад байгаа залуугийн нэрийг хэлээд айхгүй байна те. Та энэ нийлж одоо энэ хүнийг шоронд хийж чадахгүй байгаа мó гэсэн асуултын хариулт байхгүй юм. Бичлэгийг бол би бүрэн бүтээр нь олж авсан. За албан ёсоор 2020 оны 5 сарын 22-ны өдөр тухайн компани надад албан ёсоор ууршлах гуйж мэдээлэл өгсөн. За энэ мэдээлэл дээр болохоор энэ лайв телевизийн сэтгүүлч бүд дарагчид бид нар бүтэн бичлэгийг гэрээний хамт өгсөн. Гэтэл бүд дарагчаа нь өөрөө монтаж хийгээд олон нийтэд буруу ташаа мэдээлэл ойлголт өгөхөр ийм одоо нэвтрүүлэг бэлтгэж цацсанд бид нар таны одоо гэр бүл үр хөвгтөс чинь ууршил албан ёсоор гуйж яана гэсэн мэдээллийг бол гаргасан байгаа. Шаардлагатай гэж үзвэл би тэр мэдээллийг энд аваад ирсэн байна. За хоёрдугаарт нь тэр Эрдэнэтийн шахааны асуудал гэдэг нэг тийм сони юм яриад байт юм. За би манай нөхөр бол битэр одоо 35-6 жил гэр бүл ханилж ингэ сууж байгаа улсууд манай нөхөр сэтгцийн хувьд ирвэл би эрэгтний хувьд ирвэл өөрөө бие дагаад бизнесийн салбарт 30 жил Монголын одоо дундаж ийм компаниудын нэг адил 200 гаруй хүнийг ажилуулж ингэж татвараа төлж ажилладаг ийм одоо хувийн компанитай хүн.
За битэрийн хувьд бол би нөхрийнхээ компани үйл ажиллагаанд оролцоод явах надад тийм сонирхолч байдаггүй, завч байдаггүй. Тийм учраас энэ Эрдэнэтийн шахаа гэдэг байгаа юм ямар учраас шахаа гэдэг нь би юу гэж ойлгодог вэ гэхээр энэ үзгийг одоо 1000 ширхэг юм уу сая ширхгийг энийг авчих гэдэг өхийг шахаа гэж би ойлгоод байгаа. Гэтэл эдний яран дээр тэр тендер нь ямар учиртай тендер байсан бэ гэхээр шингэн холоор гээд Эрдэнэтийн нийт нутаг дэвсгэр дээр унтны ус хэрглэж байгаа бүх одоо тэр унтны усыг цэвэршүүлдэг химийн онц аюултай ангилалд ордог ийм одоо тусгай тээвэрлэлттэй тендер юм байлээ. Тэгээд тэр тендерийг хийж явах одоо нээлттэй тендер юм байлаа. Тэнд орсон шалгарсан. За харж хасалт гэдэг нэг юм яриад идэг юм байлаа. Тэрийг судлаад үзэхээр тухайн жил нь Хятадын коммунист намын их хурал болоод Хятадын нутаг дэвсгэрээр явуулж байгаа бүх одоо химийн болон аюултай ачаад тээврийг тодорхой хугацаанд тоошлуулсан байдаг юм байлаа. За тэгээд тэр материалын худалдаа аж үйлдвэрийн танхим шалгаж үзээд Хятадын талтаа нэг шалгаж байгаа. За энэ бол давагдшгүй хүчин зүйл болсон байна гэдэг харж хасалтаас гаргасан гэсэн асуудлыг ярьдаг. Тэгэхээр би энэ хүүхдээ яриад байгаа шиг хими одоо тэр аюултай хорд бодис шахаанд ордог үгүйг би мэдэхгүй. Тийм шахсан тохиолдол байд юм уу мэдэхгүй. Хэрвээ энэ сая төрөний үзэг байсан бол би одоо ингээд та нарын өмнө тайлбар хийгээ суух надад их байхгүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бэлтгэж байгаа энэ нэвтрүүлэг бол угаасаа анхаарал зохион байгуулалттай байсан. Ягаад зохион байгуулалттай байсан гэхээр эргэн оюун чимэг байсан бол энэ асуудлыг хэн ч тавихгүй байсан. Тодорхой ажил албан тушаал эрхэлж байгаа учраас миний эсрэг бол зохион байгуулалтаар энийг хийсэн. Өөртөө ч энийгээ ярьдаг тухайн компанийн. За бусад одоо 2-3 телевиз сайтууд дээр очиод захиалга үгүй мөнгө төрөө хүртэл амласан байдаг. Тэр харин шудраг сэтгүүлч нар бол энийг бид нар хийж чадахгүй гэсэн хариултыг өгөөд хамгийн сүүлд нь өөрийнхөө 10 жилийн найз амар төвшин захиралтай лайв телевизийнхэнд захиалга өгч хэлгсэн байдаг энийг. За энэ тайлбар хийгээд байгаа энэ Бүд Аргачаа гэдэг хүүхэд манад ажиллаж ирсэн 2015-аас 2016 оныг дуусгаагүй манай 11 сар санаад байна. Жирэмсэн хүний оронд манад хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж ирсэн ийм хүүхэд байгаа. Тэгэхээр нэг тогооноос хоол идчихсэн хүмүүс хүний эрхийн төлөө одоо бид нар яаж цаг наргүй өдөр шөнөгүй ажилтдаг гэдгийг мэдхийн цагаар мэдж байгаа хүмүүс ийм юмд орж хийнэ одоо энийг хийгээд ингээ гүтгэд доромжлоо сууж ийн гэдэг бол үнэхээр надад харамсалтай байсан. Гэхдээ би одоо хин нэгэн гүтгсэн доромжилсан энэ үйл ажиллагааны эсрэг яг үнийг хэлэхэд би эцэг эхийгээ хүртэл ингээл доромжлуулаад өнөөдөр энүүд ингээл зогсож байгаа. Тэгэхээр түрүүн одоо энэ хүмүүсийн яриад байгаа тэр эрсдэл юу вэ, хамгаалт юу вэ гэдэг асуудал бол үнэхээр одоо байхгүй нэг хамгийн тод жишээ бол энэ. Тэгээд дээрэс нь хэрвээ зүгээр иргэн оюун чим гэж ярьсан бол энэ асуудлыг бас ойлгож болно. Дандаа одоо энэ ажилтай холбоо тэр байтугай одоо цагдаагийн байгууллагыг доромжилдаг, хууль зүйн байнгын хорог доромжилж идэг, дуртайгаа доромжилж шít. Тэгээд дээрэс нь одоо хүний одоо өнгөрсөн бурхны оронд очсон эцэг хийг хүртэл одоо доромжлол дээрэс нь төрсэн ах トゥ нарыг хүртэл доромжлоод байх ийм одоо эрх бол энэ хүнд байхгүй. Ер нь бол зүгээр энэ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ эрхийн хүрээнд бол бид нар Global International байгууллагатай хамтарч өчнөө олон одон ажлыг хийжсэн. Тэгээ энэний хүрээнд бол бид нар даанч одоо ингэж хүнийг доромжилж гутаадаг, гүтгдэг ийм одоо захиалгатай юм хийхин төлөө бол бид нар хүний эрхийн комисс болон би бол ажиллаагүй гэдэг одоо албан ёсоор хэлмээр байна. За асуулт. За амарсах дараа нь мөхсөх. За оюун чимэг гишүүнд амжилт хүсье. Та прокурорын байгууллагт ажиллаж ирсэн юм байна. Тэгээ хүний эрхийн комиссыг байгуулагдсан цагаас нь эхлээд 18 жил ажиллажээ. Тэгэхээр зэрэг би юу гэж хэлэх чинь ихлээр энэ түрүүн бас хүмүүс яриад энэ 2008 оны 7 сарын 1-ний жагсаалд оролцсон үний нэг юм байгаа. Тэгээд тэр жагсаалд дөнгөж 31-32 та залуу очиж үзэл санаагаа илэрхийлж одоо ингээ оролцсон. Дараа нь асуудал шалтгааныг мэдэхгүй хяналтнаас гарсан. Цагдаагийн байгууллага зогсоож чадах байсныг үл чадах байсан. Тэгээ бүрэнхий болонгууд тэндээс нэг 1000 хүнийг ачаад аваад явсан. За одоо ч гэсэн гар бичлэгүүд байдаг YouTube дээр маш олон хүүхдүүдийг эрэмдэг зэрэмдэг болгосон 5 сайхан залуугийн амь насыг авч чадсан. Ийм л аимшигт үйл явдал болсон. За Дэнжи мянга дээр 800 хүнийг 2-3 цаг дотоодын цэрэг цагдаагийн байгууллага ирэмшүүлэлт болгосон ийм асуудлууд байдаг. За би зүгээр юу гэж хэлэх гэж байна гэхлээр зөвхөн хүний эрхийн үндэсний комиссийг би харахтаа би Герман сургуульд өгсөн л дээ. Хүнийг өмгөөлөх, хамгаалах үүрэгтэй чиг үүргийн байгууллага гэж хардаг. Харамсалтай нь танай байгууллага бол үүргээ биелүүлээгүй. Тэр үед бол одоо муу дун авсан. Тэгээ би оюун чимэг гишүүнд
санаж хэлмээр байна. Тантай холбоотой бас таагүй мэдээлэл ингээ гарч байхад та дахиж нэр дэвшгээр энэ байгууллагад бас 18 жил ажиллачлаа. Төрийн албан тус 26 жил зүтгэсэн байна. Ерөн энэ байгууллагад бас нэг шин салхи оруулаад ингээд нэрээ татъя гэсэн ийм бодол орж ирсэнгүй юу? За баярлалаа. Хамар сайхан гүшүүд. Тэгэхээр энэ үйл 7 сарын 1-ний үйл явдлыг ингээ ярихаар нэлээд урт ийм асуудал ярьдаг. Ерөнхийдөө давчгаа ярих юм бол би түрүү хэлсэн ямар ч байсан л бид нар 3-4 өдөр нойр холгол одоо тэр дунд ажиллаж тэр хүмүүстэй уулзаж тэр хүмүүсийн одоо асуудлыг нэгдсэн улсын байгууллагын түвшинд ч тэр улсын хуралдар тэр тодорхой танилж үйл ажиллагаанд явуулж ирсэн үнэ. За хоёрдугаар энэ асуудал дээр бол би нэг зөөлөн судалт шигдээд нэг хангамж идлээд ингээд суугаад ах гэж одоо хүмүүс ойлгож байгаа бах. Энэ бол үгүй. Яагаад би үгүй гэж хэлж яана гэхээр манайх бол хүн эрхийн үндэсний комисс жишээлбэл нэг чиглэсэн юм дагнсан одоо дагнсан чиглэлд бол үйл ажиллагаа явуулдаггүй. Бүхий л одоо салбар дээр үйл ажиллагаа явуулдаг. Хоёрдугаарт нь энэ эрүүл шүүлтийн эрхэлсэн гишүүн дээр та нэрэд татах ийм бодол орж ирж ирсэн үү гэж та асууж байна. Би бол нэг л ямиг бодсон. Юу гэхээр анх хүн эрхийн комиссыг байгуулахад бид нар юу ч мэдгүй одоо бас л энэ ширээний аль цугаал бид нар үйл ажиллагаа ярьж эхэлж ирсэн. Энэ хугацаанд 19 жилийн хугацаанд одоо энэ эрүүл шүүлттэй холбоотой үйл ажиллагааг яг одоо хүн эрхийн комисс анх яаж байгуулагдчихсэн, яг тэрүүгээр нь чиглэлээр нь ингээд дагнсан байдлаар зөв голдролт нь оруулаад ингээд хийгээд гар ярилцсан явчих юм бол дараа нь олон улсын болон дотоодын зүгээс ямар нэгэн шүүмжлэл, ямар нэгэн асуудал байхгүй бэхжүүлээд одоо явчихсан гэсэн туршлагатай үндсэндээ тулгуурлаж энэ асуудлыг би өөрөө гаргасан. Хоёрдугаар тэр таагүй мэдээлэлтэй холбоотой над бол би юу гэж бодсон гэхээр үнэн байх л ёстой гэж итгэсэн. Үнэн юм бол байх л ёстой гэж итгэсэн. Тийм ч учраас би өнөөдөр та бүхэнд энэ холбогдох шүүхэн шийдвэрүүд юу гэдгийг тэрийг аваад ирсэн сууж байгаа. Тэрээс биш өчөөхөн одоо миний оролцоо байсан бол би энд орж ирэх надад одоо сонирхолж байгаагүй би та нарт шийтгэх ийм итгэл байсангүй. Тийм учраас энэ дээр бол би одоо нөх өөрөө ёс зүйтэй ёс зүйгүй гэдэг асуудлыг яриад ямааргүй байна. Яагаад тэгэхээр би энд оролцоогүй, би мэдэхгүй. Би түрүү хэлсэн манай гэр бүлийн хүн бол өөрөө өөрийгөө аваад явчих ийм чадaltaй. Тэгээд тэрээс биш хүний гарт орцсон надаар бизнесээ удирлуулаад сууж идэг ийм бол хүн биш ээ. Нэг бол мэдэх одоо бүхэл хүмүүс нь мэднэ. Нэгдүгээр, хоёрдугаар би гэр бүлийн гишүүнийхээ бизнест оролцоод явах надад цаг хугацаач байдаггүй. Нодлонхэд би 16 аймаг өдөр шөнөгөл би явж иж энэ үйл ажиллагааны төлөө бүх юм гаргаж ирж исэн. Тэрнээс биш нөгөө амралтын өдрүүдэд нэг сар бол би гэртээ бүтэн амралтын бусад үед нь бол би гэртээ бүтэн байдгүй. Энэ ажлын төлөөл хар залуугасаа би эрүүл мэнд бүхэл одоо зүйл мэдлэг чадвар юу гэдгийг бүх юмыг зориулж ирсэн хүний хувьд бол ямар ч үсэн энэ шинэ байгууллага байгуулагдах гэж байгаа учраас энэ дээр нэг өөрийнхөө оролцоог байх ёстой гэж бодсон учраас би өнөөдөр нийт төвшүүл Сая асуудалтай холбогдсон шийдвэрүүд байгаа юм гэсэн үү те? Шүүхийн шийдвэрүүд байгаа юм уу? Тэгвэл энэ ажлын хэсэгт тэр өгөөчмөр байна. За тунгалаг асуулт асуугаарай. За би энэ хин Батуян гэдэг хүний асуултыг асуугаад алд нь өөрийнхөө асуултыг асуув. Тэгэхээр та бол өөрийгөө хүний эрхийн үндэсний комиссд өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хариуцлагатай ёс зүйтэй ажилласан гэж үзэж байна уу? Тухайлбал хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаануудыг өөрийн хабуу зочид буудалд тэмдэглэж зохион байгуулж төсвийн мөнгө хүний эрхийн үндэсний комиссийн мөнгө саадаг гэсэн мэдээлэлд хариу өгөөч гэсэн одоо асуулт байна. Миний асууж байгаа асуулт одоо энэ та хэдэн одоо хүнийг ямар байгууллага хүнийг шүүхэд өгсөн юм бэ? Ямар гомдол дээр нь хариу гарсан юм бэ те? Одоо ямар шатанда явж байгаа юм бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломж байна уу? Тунгаа хоёр дахь асуудлаа сайн сонсогдохгүй байна.
Хоёр дахь нь болохоор яг та түрүүнд энэ гүтгэсэн, доромжилсан таны одоо ажил хэргийн нэр хүндэд халдсан ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ямар хувь хүн, ямар аж ахуйн нэгж байгууллагыг шүүхэд өгсөн юм бэ? Тэгээд тэр үйл явц нь ямар шатандаа явж байгаа? Ямар шийдвэрүүд нь гарцсан байгаа юм бэ? Саяны мэдээлэлтэй холбоотой юу? За хариулах. За баярлалаа. За энэ асуудал дээр тэр манай гэр бүлийн ганц хүний өмч биш ээ. Тэр төмөр замын тэр буудалч дуудлага гэдэг байгаа. Энэ бол Баатар сүрэн гэж хүнтэй 50-50%-аар хувь зэмшдэг. Өөртөө найзтайгаа нийлүүлж ийм байгуулсан 2008 онд байгуулагдсан. За төсвийн мөнгө саадаг гэж нэг тийм яриад байгаа. Тэгэхээр өнөөдөр төсвийн мөнгөөр шинэ жил хийдэг байгууллага Монголд хэд байдгийг би мэдэхгүй. Бид нар бол цалингаасаа мөнгө нийлүүлээд за тэндээсээ тэр баяр ёслол тэмдэглэх зүйлээ бол гаргаж ирсэн. За яг манайдар хийгээч одоо манайх гэр бүлийн ийм буудалтай ийм одоо ресторантай гэдэг асуудал бол надаас хол юм байгаа юм. Яагаад би надаас хол гэж асууж байгаа гэхлээр мэдээж одоо тэр тухайн үед тэр шинэ жил мэлэр багцсан илүү үнэтэй л тусд юм байна л да. Тэгээд хамгийн доод үнээр хамгийн бага үнээр энэ асуудлыг одоо зохицуулж өгөөч манай хамт олно гэж заримд нь одоо үн төлбөргүй хийжсэн юмнууд зөндөл байт юм бэлээ. Тэгэхээр энэ бол 10-20 удаа хийсэн биш. Энэ 3 удаагийн ямиг одоо шинэ жил тэмдэглэсэн асуудлыг энэ дээр ярьдаг. За хоёрдугаарт нь энэ шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал дээр бол за лайв телевиз сэтгүүлч бүгд гаргачаа. За тэр хэвлэлийн байгууллага хэлгээд байсан MSPD компани борлуулалтын албаны дарга Баатар сүх гэж хүн байгаа. Лайв телевизээр одоо тэр MSPD компани захирлын хадам ах нэг хүн байгаа. За энэ хэдийг бол бид нар хүний нэр төр гутанд доромжилсан асуудлаар цагдаагийн байгууллагад өгсөн. Цагдаагийн байгууллага шалаад гүтгэсэн байна, доромжилсан байна, гутаасан байна, нэр хүнд чи халдсан байна гэд 2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. За энийг цаад талууд маань зөвшөөрөхгүйгээд Сүхбаатар дүүргийн эргүү хэргийн анх шатыг дав залдах шатны анх шатын шүүхэд гомдол гаргасан анх шатын шүүх бол хэвээр нь үлдээсэн. За нийслэлийн дав залдах шатын шүүхтэр энэ хилцэгдээд нийслэлийн дав залдах шатны шүүх бол эрүүгийн хуулинд гүтэх зүйл анги орсонтой холбоотойгоор гин бурууг нь бол хэвээр үлдээгээд 2 сая төгрөгөөр торгосон шийдвэрийг бол хүчингүй болгож шийдвэрлсэн ийм асуудал байгаа. За хоёрдугаарт нь бол энэ 5 айлыг гудамжинд гаргасан шүүхийн шийдвэртэй холбоотой одоо тэр хадам ах тэр хөрөнгөд нэг юмд орооцолцсон юм байгаа маа. Энэ хүмүүс бол хаан улдургийн цагдаагийн хэлтс дээр шүүхэд санаагаар хурамч нотлох баримт гаргаж өгсөн ийм эргүү хэрэгтэй ялгчшаар татагдаад ингээд шалгагдчихж байгаа. За тэр хоёр найз хоорондоо тэр нэг байр бид нар төгсөн авсан гэдэг түрүүн би яриадсэн тэр Батэрдэн гэдэг хүн бол Сонгон хайрхан дүүргийн шүүхийн шийдвэрээр одоо яаш шийтгэл эдэлж байна. За нөгөө компани маань одоо өнөөдрийн байдлаар ямар байгаа вэ гэхээр энэ 5 айлын тавуулангийнх нь 4 айлынх нь хохирлыг бол нөхөн төлөөлж барагдулсан. За манай дээр бол хохирол нөхөн төлөөлөх асуудал одоо өнөөдөр ярианы одоо шатанд явж байгаа. Ягаад гэвэл за хоёр дахь асуултанд нь та ер нь товчхон хариулаад явахгүй бидний цаг ер нь төхөөд байна шүү. Хоёр дахь асуудал нь шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал байсан шүү. Тийм учраас би тайлбарлаад. Тийм учраас одоо энэ шүүхийн шийдвэр Сонгон хайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу нөхрөл нөхөн төлөөлөх ажиллагаанууд хийгдэж байгаа. Манай дээр өнөөдөр тэр дав залдах шүүхэн, шатны шүүхэн, нийслэлийн шүүхтэр хуралдаж байгаа. Ийм л процесс явж байгаа. Үгсэх ажлын хэсэг шүү. За тэгэхээр энэ саяын бичлэгтэй холбоотой одоо няцаах одоо бүх боломжтой материалуудаа ажлын хэсэгт гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Тэр бичлэгээ бүтэнгээр нь хэсэгчилж одоо авснаар биш. Хоёрдугаар тэр шүүхийн шийдвэр бусад ямар баримт байна вэ? За бас тэр одоо шинэ жил тэмдэглэлтэй холбоотой тий хэдэн хүн ямар үнээр яаж орсон гэдсэн тийм баримт байвал тэдрийгээ гаргаж өгнө. За хоёрдугаар энэ GBS гэдэг компанид одоо та хувьцаа эзэмшдэг үү? Танаа нөхөр бол хувьцаа эзэмшдэг ийм компани юм тий. За энэ түрүүн бас 7 сарын 1-ний асуудал гарч ирлээ. За
тэр бол нэг тийм одоо бараа үйл явдал бол болсон. За энэ дээр одоо нүүбийн хүний эрхийн хороо эрүүл шүүлтийн эсрэг одоо хороо гэдэг ингээд зөндөө олон газруудаас бол энэ дээр бол нэлээд онцгойлж одоо хүний эрх зөрчигдсөн гэж ийм тайлан юу бол дараа нь гарсан санагдаж байна. Тэгээд яг хүний эрхийн үндэсний комисс бол яг энэ үйл явдлын дараа нэлийн хэдэн сарын дараа болсон сонгуулийн үр дүнгараа шинээр их хурл байгуулагдаа тий. Тэр одоо эрх барьж байгаа юу одоо олох одоо гишүүд дээр солигдсны дараа тэн дээр бол одоо эрх зөрчсөн асуудал яригдж эхэлсэн л дээ. Бичгээр тайл нь бол бүр хойно гарсан. Тэгэхээр өчигдөр өнөөдөр яригдж байгаа хамгийн чухал юм бол юу вэ гэхээр хүний эрхийн үндэсний комисс гэдэг чинь одоо энэ хүний эрхийн ноцтой асуудал яг гарч байгаа гэдэг нь бүр бүх хүнд ингээ харагдж байгаа зүйл дээр тэн дээр одоо аль болох эрх зөрчихгүй байх дээр одоо арга хэмжээ аваад тэр одоо цуглар одоо тодорхой болж байгаа зүйлүүд дээр одоо олон нийт мэдээлээд ингээд одоо reactive биш proactive буюу ингэж өөрөө итвэр санаачилж байгаа яг тэр үедээ ингээд яагаад ажиллахгүй байгаа юм бэ гэдэг юм яригдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр 7 сарын 1-нд бол яг л тэгсэн. Дарга нь бол тийм чи ерөөсөө эрх зөрчигдөөгүй шалгалт хийхгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр гишүүний хувьд бол яг одоо яг тэр үед та дарган тэгээ мэдэгдэхэд хувь гишүүнээрээ бас мэдэгдэх боломжтой. Яг тэгэхээр та чинь бол тангаргаа бол юу гэхээр хүний эрхийг хамгаална гэд өргөж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байдлаар одоо мэдэгдэх боломж байхгүй байсан уу? Эсвэл одоо комисс дотроо яг нин угуу хэлэхэд одоо энэ олон давтаа яригдаад бас тэр бүр нүүбийн протокол юунууд тайлангууд дурддагдсан асуудлууд дээр та яг одоо тэр даруй ямар арга хэмжээ авч яг юу хийж исэн бэ гэдгийг тодорхой хэлэх боломжтой юм. За материалуудыг бол хөнгөсөйхэн гишүүнд өгөө байгаа би байдагсан. За хоёрдугаарт нь одоо энэ 7 сарын 1-ний дарга нь одоо үндэсний телевизэр чинь нүүн телевиз хязгаарлалтай байсан шүү дээ. Телевизэр хэлсэн үнэ. Яагаад одоо шил би хэлэг юм бэхлээр надад тийм хэлэх зав байгаагүй. Яагаад тэгэхээр бид нар бол би одоо энэ Дэнжин мянган одоо барилгын саадуулгах төв байна. Тэн дээр бүтэн өдөржин. Загварын сах голоод орой 9 цаг хүртэл. За дараа өдөр нь бол 461 дугаар хадэр би түрүүн ярьсан эднийх 181 камертай. 181 камер. Дээрэс нь том эмнэлэгтэй байсан. За энэ дээр бол өглөө 9 цагаас орой би 7:30 хүртэл нэг удаа суулгуугаар бас нэг үрчлэн 1000 хүнтэй уулзсан байдаг. За энэ хүн болгонтой холбоотой хүн болгоны одоо шарах сойров зохиулсан барьсан энэ асуудал дээр бол дараа нь тэр зөвлөгөө одоо хилцүүлэг дээр бол бүгдийг гаргаж тавьсан. Нээлттэй том хилцүүлэг болсон шүү дээ. За хоёрдугаарт нь тэр хугацааны асуудал яриад байна. Тэр одоо эн чинь нөгөө хуулиараа тухайн жилийнхаа эхний улирал багтаагаад хүний улсын хурлд илтгэлээ өргөн барьчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 2007 оны 8 оны чинь 2 сард нөгөө урдлын жилийнх нь илтгэл өргөн баригдсан байсан үе байхгүй юу? Тэгээд 2009 оны 2 дугаар сард улсын хурлд өргөн барьсан илтгэл дээр энэ 7 сарын 1-ний үйл ажиллагаатай холбоотой бүхэл хүний эрхийн зөрчлүүдийн талаар улсын хурлын хууль зүйн байнгын ороогоор хэлцэж тогтоол гаргуулж ирсэн. Яг албан ёсоор бол тэрнээс наан одоо тэр хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг нэг бүрчлэн бүх оролцогч нарыг оролцуулж ярьсан хэлэлцүүлэг нь 2008 оны 11 сар 12 сард төрийн ордонд зохион байгуулагдсан энэ хурлын бичлэг бол их хурл дээр би байгаа байх гэж бодож байна. Тэн дээр бол одоо улсын хурлын гишүүн мөнх оргил тухайн үеийн штабын дараагаар ажиллаж байсан. За бусад одоо байгууллагууд бүгд бас тэр штабд орж ажиллаж байсан. Манайх бол штабд оролцохгүйгээр орох ямар ч одоо хэцүү үндэс байхгүй тийм учраас бид нар дангаараа энэ үйл ажиллагааг зохион байгуулж хийж ирсэн. За та энэ одоогийн хуульж байгаа өмнөх хуульд байсан энэ зөвлөмж гэж ойлголт байгаа. Тэгэхээр хүний эрх хэрэгчлөлөг зөрчиж болцсохгүй гэж үзвэл шалтгаан нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хургуулна гэдэг. Тэгэхээр одоо яг шалгалт хийгээл яг та 1000 хүнтэй уулзсан байж болно. Гэхдээ нэг хүнийг л эрхийн зөрчсөн бол
Эсвэл одоо та бол энэ чиглэлээр судалсан хүний хувьд бол одоо хүнлэг бус хэцгийг хандах тэр орчин нөхцөлд хүнийг хорж байгаа тий. Ийм л юм илэрх юм бол тэн дээр зөвлөмж шаардлага шууд явж явах хэрэгтэй. Тэгэхээр та хідэн зөвлөмж шаардлагыг энийг шалгаж ирсэн гишүүний хувьд яг хизээ одоо хин гэдэг албан тушаалтан байгууллагад хүргүүлж исэн бэ? Яг энэ 7 сарын 1-нд холбоотой яг юу? 7 сарын 1-нд. За 7 сарын 1-ээр тухайн үеийн нийслэлийн цагдаагийн газрын дарга нь Отгонбаатар гэж цагдаагийн хурандаа байлаа. За Ганхүү гэж бас хурандаа нийслэлийн цагдаагийн газрын албан тушаал эрхэлж исэн. За баримтлах садуулах төвийн дарга нь цог хурандаа байсан. За юуны шүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 2461 дугаар ангийн дарга дав очир хурандаа байсан. За одоо яг энэ зөвлөмж шаардлага гэхдээ яг одоо зөвлөмж шаардлага явуулахгүй яасан гэж хэлэх бол би бол их амархан гэж боддог. Тухайн үед бол бичиг баримттай зуралт хасаа илүү тухайн хүмүүсийн нөхцөд чи одоо маш халуун өдөр байсан ш тэр 2 өдөр ч. Тэгээ бүх одоо байцаагч нар нь палатканд доторх талын дотор одоо нэг камерт байж байгаа хүмүүс нь 22-оос 25 хүн хоригдж байсан. Зарим газар нь 35 хүн хоригдсон байсан байхгүй юу. Тэгээ гадаа байж байгаа байцаалт авж байгаа бүх байцаагч нар маань өөрөө палаткын дотор зарим одоо байцаагч чинь үндсэндээ нэг 45-аас 55 мөрдөн байцаагч ажиллаж байсан. Бүх одоо дүүргүүдийг татцсан. Тэгээд байшингийн сүдэрт хүмүүсээ бол палатканд палатаг барьсан тэр хашаан доторх нь багтахгүй гадна талдаа битүү одоо ингэж садуулах төв дээр байжгаад цаашаа тэндээсээ одоо нэг бичлэг байд юм а та хэд санаж байгаа хүн нөгөө яг байрыг шатаж ирсэн бичлэг дээр сараад тэр тэн дотор байж байгаа тэр бичлэгийг шатаж байгаа хүмүүсээ бүгдээр ингэ 461 рүү хорж ирсэн байхгүй юу. Тэгээ энэ дээр хамгийн гол бас нэг яригдсан асуудал юу вэ гэхээр нийслэлийн шүүхтэр энэ 7 сарын 1-ний өдрийн хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүгээр шийдвэрлсэн прокурорын яллах дүгнэлт энэ төр бүгд одоо хуулбараар ингэж нэрийн солиол хуулбараар орсон байна гэдэг асуудал бас яригдсан. Энэ дээр дүн шинжилгээ хийж хагаад Улсын их хурл дүргэн барьдаг хэлтгэл дээр бол бас давхар явагдсан юм аа. За тэр зөвлөмж шаардлагын асуудал дээр яг цаг тухайн үеийн нөхцөл байдал дээр бол тэр шаардлага зөвлөмж бичээд тах хугацаач заавч яг үнийг хэлэхэд гардгүй юм бэл. За яг тэр одоо 1-2 гэхээс илүү нөгөө одоо чинь нөгөө хилцүүлэг болтол 11 сар гэхээр чинь 7-8 ингээд зөндөө олон сар өнгөрч байгаа шүү дээ. Тэгээд тэр яг одоо тэр даруй биш магадгүй 7 сарын сүүлээр те 8-9 сар ч юм уу те өөрөөр тэр хүмүүс чинь ингээд хоригдоод тэрний дараа бол явж байсан. Тэрний дараа одоо цагдаагийн ерөнхий газар энэ дарга тухайд одоо сандаг очир генерал байсан би санаж байна. За шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар бас энэ хорих цагдаа хорихтой холбоотой асуудлууд дээр зөвлөмж бол яваагүй юм. Шаардлагууд явсан дандаа. Бас яг ялгаа авахгүй нэрүүдэн шүүхтэй холбоотой гэрэг конвенцийг барьжээж энэ шаардлагуудыг бичижсэн. За баярлалаа. Бидний ярилцах хугацаа өндөрлөлөө. Тэгээд 10 минут бараг илүү явчлаа. Юу гэхээр нөгөө сая бичлэгээ үзээд тэгээд тайлбар хийх болцоо олгосон учраас жоохон илүү хугацаа явсан. Шүү. Тэгээд их баярлалаа. Амжилт хүсье бидний дараагийнхаа бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье.